Хэмэл оюун ухаан буюу технологи гэдэг зүйлөөрөө хүн төрөлхтний бүтээмжийг нэмэгдүүлэх гэж хэлж байгаа. Тэгэд манай улсын хувьд бол бусад улс орнуудаа харьцуулахад боломж байна. Ямар боломж вэ гэхээр одоогоор манай улсын нийт хүн амын 62.5% нь ажил хүчний хүн ам. Энэ 30 онд 63.8% болж өссөн, 34-5 онд 64.7% болж өсөж байгаа. Таацандаа толох шин. Тийм, таацандаа толж. Өөрөөр хэлбэл одоо ажлын эдийн засгийн бүтээмжтэй ажил боломжтой хүн амын тоо тухайлс их байна гэдэг нь эдийн засгийн өсөлтнөөрөө дагаад нэмэгдэнэ гэсэн санаглаад байна. Энэ өсөлтөө давхцуулаад за 34-35 хүртэл одоо манай үеийн хөдөлмөрийн одоо бүтээмж гаргах чадамжтай ажил хүчний тоо өсөөд эргээд хүн амттай харьцуулахад бол буурч байгаа. Тэгэхээр ойрын 9 жил бол бид нар боломжоо ашиглая. Боломжоо ашиглах вэ гэхээр залуусаа боловсруулъя. Хэмэл оюун ухаан, англи хэлтэй систем хөтөлбөр гэх мэтлэн дэд бүтцээ бүтээ. 5G технологи, за дээрэс нь одоо хэмэл оюун ухаан технологийн дэд бүтц бөгөөд цахилгааны дэд бүтцүүд байна тийм. Залуусаа үлдээх буюу одоо энэ их ажиллах хүчин нэмэгдэж байгаа үед манай улс бүтээмжийг дотооддоо шингээх ёстой. Тэгэхээр илүү одоо дотоод дээлтэй тийм эрүүл мэнд одоо байгаа орчин боловсрол дээр нь маш зөв бодлогоодыг барих ёстой гэсэн тоолыг тархиж. Тэнгэр Капитал үнэт цасны компани